Сайн байцгаана уу? Митоки маань шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаад юм шин болохоор илүүдэлжийн дараалалтын талаар ярьж өгье гэж бодсон. Гэхдээ нөхөр өчгөд яаж нөлөөлдөг юм бэ? Ямар үр дагавартай байж болох юм бэ гэдэг талаар одоо ярилцъя гэж бодсон. За ер нь бол яг хуу дараалалт бол хувь хүн биш те. Ер нь бол ийм нийгмийн эрүүл мэндийн бол асуудал болоод байгаа. За 2023 онд гарсан World Obesity Atlas гэж юмд болохоор дэлхийн нийт хүн амын 38% нь бол ер нь ийм илүүдэлжинтэй харгалалттай байна гэж гарсан байгаа. За энэ тоо 2035 он гэхэд ер нь бол 50-аас дээш хувьтай болно гэж байгаа. Тэгэхээр таргалалт илүүдэлж юм бол ер нь л цаашдаа ч гэсэн нэмэгдэх хандлагатай. За тэрнтэй холбоотойгоор бас эрүүл мэндийн асуудлууд бол илүү их бас нэмэгдэх юм хандлагатай байгаа учраас энэ содвиг одоо ярьж өгье гэж шийдсэн. За хэдүүлээ ер нь бол гэхдээ мэдэн штэ тий таргалалт гэдэг илүүдэлжин гэдэг бол ер нь тал бүрийн өвчин дагуулдаг тий цусны даралтын хэсэг, цус харвал, чихрийн шижин, за тэгэл жин хэсэнтэй холбоотойгоор тулгуур тогтолцооны буюу үений эмгэгүүд үүсгэж гэдэг юм уу тий. Ингээд маш олон ийм үр дагаврууд байдаг. За тэрний бас нэг их яригддаггүй мөртлөө бас нэлээд бас үр дагавар үзүүлдэг зүйл нь бол нөхөн өрчгүй байгаа. За эрэгтэй хүмүүст ч тэр эмэгтэй хүмүүст ч тэр илүүдэлжийн таргалалт бол ер нь нөхөрчгөн асуудал үүсгэнэ гэж үздэг. За энэ талаар дэлгэрүүлээ тайлбарлаад өгье. За таргалалтыг бол ер нь бол им өвчин гэж авч үзээд байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол бие махбодод өөхний эзлэх хэмжээ одоо ихсний улмаас хэд ихссэн ийм эмгэг өвчин гэж үзэж байгаа. За яг тэр өөхний хэмжээ ямар байна вэ гэдгийг бол бүрэн тогтооход одоо шууд тогтооход жоохон өндөрлөлттэй төвөгтэй байдаг. За эмнэлгийн практикт ер нь эрүүл мэндийн салбарт болохоор биеийн жингийн индекс гэдэг юмыг ашиглаад тухайн хүний ер нь илүүдэлжинтэй байна уугүй юу гэдгийг ингээд таймлж гаргаж ирдэг байгаа. За энийг body mass index буюу BMI гэж товчилж ингэж англиар нэрлэдэг. За энийг болохоор яаж үздэг юм бэ гэхлээр килограммыг тухайн хүний килограммыг өндрийн квадратад хувааж олдог. За гэхдээ өндрөө болохоор метрч шилжүүлсэн байх хэвээр. За жишээлх юм бол 70 кг жинтэй 165 см өндөртэй эмэгтэй байлаа гэж бодъё. За BMI-ийн тооцохын тулд хэдүүлээ 70 кг жинг нь 165 метрийн квадратад буюу 2 дахин хуваана гэсэн үг. За энэ үед энэ эмэгтэй BMI 25.7 гэж гарч байгаа. Тэгэхээр хэрвээ та өндрөө мэдчихвэл, чиний мэдчихвэл ийм аргаар өөрийнхөө body mass index гэдэг имийг тооцоолж болно гэсэн үг. За, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар болохоор энэ BMI хэмжээ гэдэг нь ямар байгаагаас хамаарат таны одоо биеийн жин юм байна уу, үгүй байна уу гэдгийг бол ийм тодорхойлдог ийм хүснэгтэйг харуулж байна. За, энд болохоор хэрвээ та биеийн жингийн индекс чинь 25 кг/м² буюу 25-аас дээшээ байх юм бол илүүдэлжинтэй байна гэж үздэг. Харин 30-аас дээшээ байх юм бол таргалалттай байна гэж үздэг. Ийм байх нэ. За гэхдээ BMI бол зөвхөн одоо юу гэдгийг илүүдэлжин таргалалтай байна гэдгийг ерөнхийд нь зааж байгаа болохоос биш. Яг ийм одоо шууд байдлаар зарим зүйлийг тогтооход бол хэцүү. Жишээлх юм бол биеийн жин хэвийн хүн байлаа гэж бодъё тий 25-аас бага юм хэвийн жинтэй хүн байлаа гэдэг нь одоо түрүүний дурдсан одоо тархалттай холбоотой байдаг зарим одоо эмгэгүүд тий цусны даралтын хэсэлт, чихрийн шижин, цус харвалтч гэдэг юм уу ийм эмгэгүүдээр өвдөхгүй одоо ийм эмгэгүүдээс хол байна эрсдэлгүй гэсэн утгыг бол мэдээж агуулахгүй. Тэгэхээр хэвийн жинтэй хүн ч гэсэн эдгээр эмгэгүүдээр өвдөх эрсдэл байсаар байдаг. Хоёрдугаарт болохоор яг аль хэсгийн биеийн өглөлт вэ гэдгийг бол мэдээж BMI-аар бол мэдэх боломжгүй. Тэгэхээр таргалалтын хэлбэрүүд гэж бас юм яригддаг. За юу жоохон төвөгтэй эрсдэлтэй вэ гэхлээр хөвлийн хэсгийн таргалалт тий мөчтүүд нь харьцангуй гайгүй мөртлөө ингээд хөвлийгээрээ өөхөн идэн ингээд зузаарч таргалдаг. Энэ таргалалт бол нэлийн төвөгтэй бодисын солилцооны эмгэгүүд юм үүсэх хандлагыг илүү их юм
эрсдлийг дагуулж идэг ийм зүйл ахын. Тэгэхээр зөвхөн BMI орол бас тэрийг тодорхойлох бол боломжгүй байдаг. Тэгэхээр ингээд эмчийн хавсарсан үзлэг, ажиглалт, за тэгээд бусад хэмжилтүүдийн үр дүнд тархалтын байдал ерөнхий хэлбэр энтерт нь бол үнэлгээ өгдөг гэсэн. Илүүдэлжийн тархалт нь хөөрчгүүд ер нь яаж нөлөөлдөг вэ гэхээр ерөнхийд нь бол тухайн эмэгтэйн мөчлийн үйл ажиллагааг нь алдагдуулчихдаг. Өөрөөр хэлэх юм бол өндгөвчин фолликул хэвийн өсөөд хөгжөөд тэр харах процессыг алдагдуулдаг гэсэн үг. За мөн умайн тэр хүлээн авах чадвар буюу жирэмслэх чадамжтай нь холбоотой бас алдагдал үүсгдэг. Дээрэс нь жирэмсэсний дараа ямар нэгэн хүндрэл үүсэх эрсдлийг бол нэмэгдүүлж өгч байгаа гэсэн үг. За өөхний эсүүд энэ өөхөн давхаргыг бол үүсгдэг. За эдгээр эсүүд маань бас ийм зөвхөн ингээд ийм өөх үүсгэхээс гадна ийм үйл ажиллагаатай эсүүд байдаг гэж үздэг. За тодорхой ийм шүүрлүүдийг ялгаруулж идэг, зарим даавар зүйлс бодисуудыг ингээд өөртөө хадгалж идэг. За тэгснээрээ энэ бодисын солилцоонд ийм оролцдог ийм эрхтэн байх нь. За тэгэнгүүт эсүүдээс нь cytokines гэдэг нэг юм медиатор бодисууд бол ялгардаг. За энэ бол хүний бие маш олон бодисын солилцоонд оролцдог ийм бодисууд байдаг. За янз бүрийн өрсөлийн процесс юмнуудад оролцдог ийм зүйл байдаг. Эдгээр cytokines эдийн нэг нь болохоор adipokines гэдэг яг ийм өөхнийсээс ялгардаг ийм бүлэг бодисууд байгаа байхгүй юу? За эднэрийн үйл ажиллагаа бол нэлээд алдагддаг гэсэн үг тархалтын үед. Тэгэхээр нөгөө эсийн түвшинд хямрал үүсгээд тэгээд түрүүний дурдсан юм үр дагаварт хүргэх юм эмгэг жамын нөхцөлийг бол бүрдүүлдэг гэж үздэг. За эхний ээлжинд биений эмний мөчлөг буюу нөгөө өндгөвчин фолликул хөгжиж хааграх тэр процесс яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. За ер нь бол тархалттай эмэгтэйчүүдийн 30-36% нь бол биений мөчлөгийн алдагт илэрч байдаа гэж үздэг. За гэхдээ энэ маань судалгаануудаар заримдаа 10%, заримдаа 50% гэдэг ерөнхийдөө ингээд хэлбэлцэлтэй байдаг. Гэхдээ илүүдэлжинтэй эмэгтэйчүүдийн 3 эмэгтэй тутмын нэг нь мөчлөгийн алдаа амьдралдаа мэдэрдэг гэсэн утгатай байна. За тэгэнгүүт биеийн жин нэмэгдэх тусам буюу тархалтын зэрэг нэмэгдэх тусам энэ хувь ихсдэг. Өөрөөр хэлэх юм бол тархалтын 2-3 дугаар зэрэгт рүү орох тусмаа мөчлөгийн алдаатай болох магадлал их болдгоо гэсэн утгатай. За бас нэг сонирхолтой юм нь болохоор өсвөр насныхны тархалт бас энд орж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ хүүхэд байхдаа буюу 7 настай байхдаа тархан илүүдэлжинтэй байсан охин 33 настайдаа ямар нэгэн байдлаар мөчлөгийн алдагдaltaй нүүр тулах юм магадлалтай байна гэсэн юм таамаглал байдаг. За дээрэс нь 18 настай байхдаа илүүдэлжинтэй байх юм бол ирээдүйд өндгөвчөнд фолликул хөгжихгүйгээс шалтгаалсан ийм өргүүдэлтэй нүүр тулж болзошгүй гэсэн ийм судалгаанууд байдаг. За дээр хэлсэнчлэн бас нөгөө өөхөн эдийн байрлал бас чухал байгаа. Хэрвээ хөвлийн хэсгээр тархалттай байх юм бол саяны дурдсан мөчлөгийн алдагдaltaй байх магадлал илүү ихсэж ирдэг гэсэн ийм судалгаа байдаг. За шалтгаан нь бол ерөөсөө л түрүүний дурдсан нөгөө бодисууд өөхөн эдийн үйл ажиллагааны тэр бодисууд нь болохоор өндгөвчний үйл ажиллагаа, за тэрний үйл ажиллагааг захирж идэг нөгөө тархины үйл ажиллагааг ингээд алдагдуулаад тэдгээр даврууд нь ихсээд багасаад ингээд алдагдалд орсны улмаас өндгөвчөнд хөгжих ёстой байсан фолликулын үйл ажиллагаа ингээд алдагдаад ирдэг гэсэн үг. За дараагийн ээлжинд нөлөөлөх юм нь болохоор өндгийсийн чанарт, өндгөвчний хариу урвалд нөлөөлдөг гэж үздэг. За өндгийсийн нөөц бас нөлөөлдөг байж магадгүй талаар өндгөвчний нөөц үздэг аргуудын талаар тайлбарж байхдаа юм чинь хэлжсэн. Өөрөөр хэлэх юм бол биеийн жинхс тусам өндгөвчний нөөц багасдаг байж магадгүй гэсэн судалгаанууд байгаа. Гэхдээ яг ийм яагаад вэ, яаж вэ гэдэг нь бол одоохондоо батлагдаагүй байгаа. За тэгвэл тооноос гадна чанарт нь нөлөөлж эхэлдэг байх нь. За яадгүй гэхэлэр нөгөө
өндөгчөнд байгаа фолликул дотор үндгээс хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр фолликул дотор шингэн агуулгадж байгаа байхгүй. Тэр шингэний агуулгах туунууд ер нь бол үндгээсийн чанарт нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр тэр шингэнд нь одоо биеийн илүүдлээс шалтгаалсан янз бүр өрөвслийн бодисууд юмнууд ингээд байх юм бол үндгээсийн чанарт нөлөөлдөг гэж үздэг. За тэгээ ингээ хатгалт хийгээд тэр үндгээсүүд ингээ гаргаад үзэхээр тийм нэг үндгээс нь одоо морфологийн хувьд гэх юм уу бүтцийн хувьд алдагдaltaй юм хэвийн бус эсүүд гарах магадлал бас ингээд нэмэгддэг гэж үздэг байна. За гэхдээ бол хромосомын тоонд бол их нөлөөлдөг гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол тархалалт нь тухайн эмэгтэйгээс үүсэж байгаа үндгээсийн хромосомд бол нэг тооны болон одоо бүтцийн өөрчлөлт үүсгэхэд бол нөлөөлөхгүй. Зүгээр ерөнхийн нөгөө бодисын солилцооны чанарт нь гэх юм уу нөлөөлдөг гэж үздэг. За дээрэс нь одоо өндөгчний сэдэлт гэж юм байдаг л да. Тэр нь болохоор фолликул өөрөө хөгжиж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд фолликулыг хөгжүүлдэг даавар энэ төр агуулсан тусгай бэлтгэлүүдийг ингээд тариад хүчээр одоо фолликулыг хөгжүүлэх оролдлогууд хийдэг. За IVF эмчилгээний үед за өөрөөрөө оролцож байгаа үед ч гэсэндээ заримдаа хэрэгэлдэг эмчилгээний арга байгаа. За тэгэнгүүт тархалалттай илүүдэлж интэй үед бол тэр тариаг их тунгаар, өндөр тунгаар олон удаа тарих шаардлага гарч ирдэг. Тэгэхээр эмчилгээний хугацаа мэдээж уртсан. Дээрэс нь олон удаа тариулахаар тэр чинь маш үнэтэй тариа байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө зарцуулах мөнгө төгрөг маань ч хүртэл нэмэгдэнэ гэсэн үг байна. Тэгэхээр нэг ийм эрсдэл байдаг. За 2016 онд Америкийн одоо монголоор бол эрүүл мэнд одоо гэх юм уу те өвчний хяналт өршин сэргийлтийн төв гэж байдаг. За тэрнээс гарсан маш том хэмжээний юм судалгаа байгаа. За тэрүүгээр бол тархалалттай эмэгтэйчүүдэд жирэмслэх юм бол амьд хүүхэд төрөх магадлал бол ер нь багасдаг. Тархалалт бол энэ шууд нөлөө үзүүлж байна гэсэн юм том судалгааны тайлан бол байгаа. За тэгэнгүүт хүмүүс бас ингэж бодож болно. Окей, тэгвэл те ийм нөлөөтэй юм чинь жингээ бууруулж хахад л жирэмслэе. Гэт ингээд жирэмслэх хугацаагаа магадгүй хойшлуулж болно гэсэн үг. За гэтэл одоо 40-оос дээш настай гэх юм уу тийм эмэгтэйчүүдэд бол тэгж хугацаа алдахыг бол зөвлөхгүй. Өөрөөр хэлэх юм бол ингээд судалгаа хийгээд үзэхээр одоо жирэмслэлтийн хувьд тархалалт нэг талаасаа нөлөөлөх нь шүү дээ. Тэнгүүд нас нэг талаасаа нөлөөлөе гэж бодъё. Энэ хоёрын хин нь хамгийн амар нөлөөтэй юм гэсэн чинь нас гинэ. Өөрөөр хэлэх юм бол насны нөлөө тархалтын одоо тэр сөрөг нөлөөнөөс илүү давж гардаг. Тийм учраас ер нь бол хэрвээ хэдийгээр жин ихтэй байлаа ч гэсэн хэрвээ таны нас 40-с дээш гарсан бол мэдээж турах оролдлогоодаа хийхийн хажуугаар давхар хийхийн хажуугаар жирэмслэх оролдлогоо давхар хамт хийгээрэй гэж зөвлөдөг. Өөрөөр хэлэх юм бол окей би жоохон турчаад те жоохон жингээ багасгачаад эхлэе гэд ингээ хойшлуулж болохгүй гэсэн үг байхгүй. Яг гэвэл нас яваад байна. Хугацаа алдаад байна. Үндгээсийн чанар болон муудах магадлалтай байдаг учраас ийм байдаг. Тэгэхээр яг одоо жишээлбэл жин илүүдэлтэй охтууд маань яах хугацаа хойшлуулах уу, яах уу те тэрийгээ бол эмчтэйгээ сайн ярилцж хагаад одоо шийдэрэй л гэсэн. За дараагийн нэг ярилцах ёстой зүйл нь болохоор юу гэдэг вэ гэхээр нөгөө савны хан буюу умайн дотор талын эндометрийн давхаргын хүлээн авах чадварт нөлөөлдөг гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол үр хөврөл үүсээ тэр давхарга дээр бэхлэгдчихэж эмэгтэй хүн жирэмсэн болох хэвээр. Тэгэхээр нэг талаасаа бэхлэгдэх хэвээр үр хөврөл чадамжтай байх хэвээр, нөгөө талаасаа түүнийг хүлээн авч байгаа эндометр буюу савны хан чинь одоо сайн байх хэвээр. Тэгээ энэ хоёр хоорондоо үйлчилж хүн жирэмсэн болдог. Тэгвэл тэр эндометрийн буюу савны хааныхан дотор талын хүлээн авах чадварыг нь алдагдуулдаг гэж үздэг. За ер нь бол энэ талаар хийсэн нэлээд судалгаанууд байгаа. Тэгээд зарим судалгаа бол үнэхээр одоо асуудал үүсгэж байна гэдгийг бол ингээ батлаад байгаа. Зарим нь бол бас айхтар нөлөөгүй байж болох юм гэсэн иймэрхүү одоо эргэлзээтэй юмнууд бол яригддаг. За гэхдээ өөрөө тархалалт чинь зөвхөн тэр хүлээн авах чадвар биш, савны хааны одоо хит зузаарах эмгэг буюу одоо hyperplasia гэж байгаа тэрүүнд нөлөөлдөг гэж байгаа юм. Савны хааны хор тавдар үүсгэхэд нөлөөлдөг гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол жоохон тийм сөрөг нөлөө бол үнэхээр бол үзүүлдэг. За тэгээд нэг 2020 онд гарсан ингээд ийм 68 төрлийн энэ талаар хийгдсэн те судалгаануудыг ингээд нэгтгэсэн юм review article байсан. За тэр нь болохоор юу гэсэн бэ гэхээр хэрвээ BMI
Буюу биеийн жингийн индекс 1 1-ээр ихсэхэд жишээл 25 байжгаад 26 болоход нөгөө үр хөврөл умай хүндэд бэхлэгдэх магадлал 2.2-оос 4.3%-аар буурч байна гэсэн юм судалгаа. Тэгэхээр энэ хоёр хоорондоо ер нь бол хамааралтай байна гэсэн ийм зүйл үл яригдчихэж байгаа. За дараагийн нэг яригдах ёстой юм бол зулбалт байдаг. Өөрөөр хэлбэл жирэмсний эрт үед үр хөврөл одоо ингээд савны ханаас хавхраад ингээд гарахыг хэлж байгаа. За энд бас тархалалт бие даасан ийм эрсдлийг үүсгдэг гэж үздэг. За ер нь бол ихэнх судалгаанууд яг бүгд биш л те ихэнх судалгаанууд тархалалттай байх нь одоо зулбах эрсдлийг нэмэгдүүлж байна гэдгийг ер нь бол батлаад байгаа. За ер нь яг зулбалтын талаар би дараа нь ярьж өгнө. За зулбалт бол маш олон хүчин зүйлийн нөлөөнөөс үүсч болдог. За тэрний нэг шалтгаан нь бол хромосомын эмгэг байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд цаашаага хөгжих боломжгүй хромосомын том эмгэгтэй нөхцөлд үр хөврөл маань ингээд зулбаад гарч ийна гэсэн юм яригддаг. За тэгэнгүүт ингээд том судалгаанууд хийгдэж үтсэн юм байна л да. Тархалалттай эмэгтэйчүүдийн зулбалтын үеийн хромосомын байдлыг одоо тархалтгүй хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулж үзсэн байгаа. За тэгэнгүүт тархалттай эмэгтэйчүүдийн одоо тэр зулбсан үр хөврөлүүдийн гэх юм уу 58% нь хэвийн одоо хромосомтой байсан. Гэтэл тархалтгүй эмэгтэйчүүдийн 37% нь хэвийн байсан. Өөрөөр хэлэх юм бол мэдээж хромосомын эмгэг бол зулбалтын нэг шалтгаан мөн. Гэхдээ хромосом нь хэвийн мөртлөө зулбалтын хувь нь тархалттай хүмүүстээр илүү байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэхээр одоо тэр хромосомоос үл хамааран тархалт өөрөө эрт үеийн зулбалтын том шалтгаан байж болох юм гэсэн ийм тайлбар байдаг. За хамгийн сүүлд нэг яригдах юм нь болохоор жирэмсний үеийн хүндрэл байдаг. За окей, түрүүний дурдсан бүх одоо эрсдлүүдийг ингээд даваад жирэмсэн болчлоо гэж бодъё. За тэгэнгүүт жирэмсний үеийн чихрийн шижин, даралт ихсэлт, за нөгөө эклампси, прееклампси буюу одоо жирэмсдгийг таслах хүртэлх хэмжээнд ийм аюултай байдал үүсгдэг, эмгэгүүд үүсгэх эрсдэл ихсдэг. За дээрэс нь бэбидээ бас хортой дутуу төрн, янз бүрийн төрөлхийн хөгжлийн гажгийн эрсдэл нэмэгддэг, хит их том жинтэй төрөх магадлал нэмэгддэг. За тэгээд бүр цаашлаад болохоор тухайн хүүхэд ирээдүйд насанд хүрсэн хойно бодисын солилцооны янз бүрийн эмгэгүүдээр хүртэх эрсдэл хүртэл нэмэгддэг гэж үздэг байна. Тэгэхээр яг жишээлбэл миний хувьд одоо жоохон жин илүүдэлтэй ч юм уу ингээд хүн ороод ирлээ гэхээр хамгийн түрүүнд одоо зөвлөдөг юм нь байдаг гэхээр окей, жирэмсэлж болно. Одоо өчнөө л илүүдэлж дээ одоо жоохон тархалттай эмэгтэйчүүд зүгээр жирэмсэлж байгаа болно. Гол нь жирэмсний дараах тэр хүндрэл, тэр эрсдэл зөвхөн надад биш миний тээж байгаа хүүхдэд бас нөлөөлөх учраас тэрийг анхаараарай гэж ер нь бол хамгийн түрүүнд зөвлөдөг. Тэгэхээр ер нь эрүүл ээжээс эрүүл хүүхдүүд. Тэгэхээр ямар нэг эмгэгтэй байна гэдг нь та одоо хүүхдийн дараагийн эрүүл мэндийн асуудал дээр л одоо нөлөөлнө л гэсэн утгатай. За тэгэнгүүт ямар одоо биеийн жинтэй байж энэ эрсдлүүдийг бууруулах юм бэ ч гэдэг юм уу юм яригддаг. За гэхдээ энэ бол бас ёс зүйн асуудал яриадаад байгаа. Яагаад гэвэл одоо хүний биеийн жингээс шалтгаалаад тэр хүнийг жирэмслүүлэх оролдлого хийхгүй гэдгийг заах эрх бол эмчнэрт бол байхгүй, тийм ёс зүй бол байж болохгүй. Гэхдээ зарим улс орнууд бол тодорхой бас биеийн жингийн хязгаарыг тавьсан байдаг. Тухайлх юм бол Шинэ Зеланд, Австралийн бол ер нь 35-аас доошо байж өргөдлийн эмчилгээ, өөрчлөлт эмчилгээ хийгднэ гэж заасан байдаг. Шинэ Зеландд бүр 32 гэдэг юм зааж байгаа. За юунд болохоор Их Британд болохоор 35-аас доошо байж яг нөгөө төлбөргүй даатгалын системд орсон хүнрчгийн үйлчлэгийг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрнээс дээш байх юм бол даатгал тэр хүний хүнрчгийн одоо оролдлого хийх тэр төлбөрийг төлөхгүй гэсэн утгатай байна. За Америкийн дэрт бол яг кат point бол одоохондоо шууд тавиагүй. Гэхдээ өргөдлийн төвүүд бол бас ийм өөр өөрсдийн гэсэн ийм хэмжээнүүдийг тавиад ингээд үйлчлүүлэгч нартай ийм зөвлөж байгаа юмнууд бол байгаа.
За яг манай эмнэлэг юм уу? Миний хувьд бол яг ийм cut point бол тавьдаггүй, хэцүү. Гэхдээ бол мэдээж жин хасахыг бол зөвлөдөг. Эрүүл амьдралын хэм маяг, зөв хооллолт, тэ шаардлагатай дасгал хөдөлгөөнийг бол дандаа зөвлөдөг. Тэгээд эмчилгээгээ хийлгэж явахын хажуугаар тэр бүх оролдлогоодаа хийгээд ингээд ерөнхий эрүүл мэндийн байдлаа анхаараарай гэсэн зөвлөгөөг бол өгдөг байгаа. За энэ дээр нэг нэмэгдээд яг үзэж байгаа хүмүүст анхаарах зүйл нь юу вэ гэхээр хүүхэд өсвөр үеийнхний тархалт бас нэлээд яригддаг болсон. За эн чинь нь шүү дээ тий. Эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ дараагийн насанд хүрсэн хойно хөөрчхөн байдалд нөлөөлөх магадлал бол байдаг байгаамаа. Тийм учраас энэ дээр бол маш анхаарах шаардлагатай гэд ингээд дэлхийн улс орнуудад бол ер нь яригадад эхэлсэн байгаа. Тэгэхээр тархалтыг зөвхөн тухайн хүүхний одоо юу гэдгийг амьдралын хэм маягтай холбож бас тайлбарлаж болохгүй байгаа. Яг мэдээж амьдралын хэм маяг бол нөлөөлнө. За гэхдээ дээрэс нь одоо нийгмийн нөлөөч гэсэн байдаг гэж үздэг. Өөрөөр юм бол ажил эрхлэлтийн байдал, боловсролын түвшин, за дээрэс нь засгийн газраас хэрэгжүүлж байгаа тий энэ нөгөө эрүүл мэндийг хамгаалах дэмжих бодлогууд ямар байна ч гэдэг юм уу тий. Тэр бүх зүйл ер нь бол хамааралтай ийм цогц зүйл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бас яг тухайн хувь хүний буруу юм гэд тий хувь хүний одоо энэ би юу гэдэг амьдралын маягтай холбоотой юм гэж бас тайлбарлаж болохгүй юм зүйл байгаа. Тэгэхээр нэлийн эрүүл мэндийн том асуудал болж орж ирдэг. За энэ дээр нэмэгдээ тэр хүүхдүүдийн өсвөр үеийнхний тархалтын асуудал бас нэлийн анхаарал татж байгаа. Тийм учраас хэрвээ ойр дотны хүмүүст чинь хүүхдүүд тэ илүүдэл чинтэй жоохон тархалтай өсвөр насныхын тэр байгаа бол тэр тал дээр нь анхаарад өөрхөн юм жоохон бахтан зөв чиглүүлээд зөв дадал хөвшил олгоод зөв ойлголт өгөөд ингээд яваасай гэж хүсэж байна. За яа тэгвэл тархалтай холбоотой бол янз бүрийн одоо буруу ташаа мэдээлэл зөндөө байдаг. Тэгээд хурдан тураан одоо тэ амархан жин асуулна гэсэн зорилготой юм зүгээр бизнес хийх гэсэн тийм бүтээгдэхүүнүүд бас маш их байдаг. Тэгэхээр маш сайн судалж агаад зөв оновчтой байдлаар одоо жингээ хасах орлого хийгээрэй гэж зөвлөнө. Шаардлагатай бол мэргэжлийн эмчнэрт бас хандах хэрэгтэй. Тархалт гэдэг бол бас өвчин эмгэгийн нэг илрэл байж болно шүү дээ. Тийм учраас тэр тал дээрээ бас ингээд зөвлөгөө аваад хоол зүйч энтрээс ч юм уу зөвлөгөө аваад яваарай гэж зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийн дугаар бол нэг юм дугаар байлаа. Та бүхэндээ бас хэрэгтэй мэдээлэл өгч чадсан байхаа гэж найдаж байна. За эмчийн хувьд ч гэсэн бас жоохон жин нэмсэн. Тэгээ сүүлийн 1 жил бас нэлийн жин нэмчээд байгаа. За тэгээд тэрийгээ яаж багасгах уу, яах вэ гэдэг тал дээр бас нэлийн судлаад ингээл явж гэн. Тэгээд хэрвээ үр дүнд хүрэх юм бол та бүхэндээ бас тэр арга юмнуудаасаа сурсан мэдснээсээ бас хуваалцнаа гэж бодож байна. За гэхдээ мэдээж жоохон хугацаа хэрэгтэй. За ингээд энэ дугаараа өндөрлөе. Тэгээд дараагийн дугаараар юм чинь эндометриозоо үргэлжлүүлээд эндометриоз ба өргөдлөх гэсэн сэдвээр та бүхэндээ ярьж өгөх болно. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.